За. За хамгийн сайн байнгын орон дарга дамжиж байна өө. Яг хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай бид нар нэг зүйлийг маш сайн бодмоор байна. Энэ хариуцлагагүй зудалтай холбоотой асуудал яалтч байхгүй байна. Энэ төрийн албан агчдыг яаж хууль уншиж сургадیں۔ Яаж хуулийн хэрэгжилтийг хангахгүй болвол хариуцлагын тогтолцоо очдог гэдгийг ойлгуулдیں۔ Хэцүү зүйлсүүд нэлээд байна. Хууль нь тусгаалan заагдаагүй, тусгаалan ирэх ологдоогүй. Тэгсэн мөртлөө энэ нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан дүрм журмуудтай холбоотой асуудал байна. Нэг. Нөгөөх нь хуулиар тусгаалan ирэх ологдсон мөртлөө нийтээр дагаж мөрдөхөөр батлуулаагүй дүрм журмтай холбоотой асуудал байна. Хин нэг албан тушаалтанд дураараа нэг юм гаргацдаг. Одоо саяны бүрдэж дарга хэлж байгаа шиг юм гаргачих. Тэгээ эцсийн хариуцлага нь бизнес эрхлэгчид хохироо дуусдаг. Тэр хариуцлага хүлээдэг субъект байхгүй болцсон. Тэр дураараа дүрм журм өөрчилсөн даргаыг хизээч хариуцлага татдаггүй. Энэ хэлбэрийг бид нар нэгдүгээрт энэ хууль тогтоомжийн тухай хуультай холбоотой асуудал дээр нэгэнт нэмэлт өөрчлөлт оруулж байгаа учраас энийг бид нар бас олж хармаар байна гэдгийг хэлмээр байгаа. Хохирлын асуудал энд яригдчихэж байгаа. Бизнес эрхлэгчтэй маш том хохирлтой холбоотой асуудлууд энд хөндөгдөж байгаа гэдгийг нэгдүгээрт анхаарсаа гэж хүсэж байна. Хоёрдугаарт энэ чиг үүргийн давхарталтай холбоотой асуудлууд байна. Хууль тогтоомжийн тухай хууль уул нь одоо хэрэгжих ёстой. Гэтэл одоо бид нар харж шít үндэсний хороо, үндэсний зөвлөл, үндэсний комисс 50 гаруй байгууллага бий болцсон. Эрчим хүчихэд саяны дулаан сахилгаан станц 3-тай холбоотой асуудал, эрчим хүчний яам, эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний үндэсний хороо, эрчис Монгол. Одоо ингээд чиг үүргийн хувьд энэ чинь одоо бүр давхартал нь бүр өстой замаа алдчихсан. Тэгээ ингээд харахаар энэ чиг үүргийн давхарталтай холбоотой асуудлуудаа бид нар энэ хууль тогтоомжийн тухай хуулиараа шийдвэрлэх шаардлагатай юм шиг харагдчих. Бид нэр даах хуулиудтай холбоотой асуудлыг бас их сайн бодож хөндөхгүй болвол яг нэг үйлхэд энэ хуулийн хэрэгжилт явахгүй байгаа учраас зарим улсын хурлын гишүүд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах агентлаг байгуулах асуудал хүртэл дахиад ярьж явж байна шүү дээ. Энэ чинь тухайн холбогдох байгууллагууд нь ажиллаа хийхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр бид нэр хууль уншдаг дарга нартай болмоор байна. Хуулиа мэддэг дарга нартай болмоор байна. Хуулийг хэрэгжүүлэхгүй болвол өөрөө дураараа өөрчлөх юм бол хариуцлага хүлээдэг тогтолцоотой болно. За үг гэлээ. Хөрөлбаатрын